Тэгээс юм нэг юм ийг л шийдэх хэрэгтэй. Бид нар онлайнаар явах юм уу, офлайнаар явах юм уу тухайн оролдоо нэг. Тэрнээс бүртгэл нь онлайнаар явангуудлаа юу нь болохоор одоо жишээлбэл офлайнаар явна. Гараа бүртгэл нь офлайнаар явна гэсэн ойлголт байхгүй шүү. Байхгүй юу? Байхгүй. Харин энэ юугаар зааж болох вэ? Тэгэхээр та эхлээс нь уралдаанаага онлайнаар явах уу, офлайнаар явах уу гэдэг аль нэг чиглэлээ сонгоод тэгэл бэлтгэлийн хангана гэсэн. За. Манайх офлайныг чинь нэг хийж чадахгүй өнгөрсөн жил хийж чадаад байна. Програм байна, болж юм болохгүй байна гэдэг 3 өдөр утсан байдаг. Тэгэхээр одоо гарын авлагтайгаа эртнээс бэлтгэлээ сайн хангаж дадлгал сайн хийдэ. Сая та хэдэд бүртгэх би юуг дарааллыг хийж өглөө шүү дээ. Тэгээ ингээд бүртгэхэд нэг хүүхэд төр үсрээд одоо улсын баяр наадам дээр ачаалттай үед үсрээл 3 минут болдог байхгүй нэг хүүхдийг бүртгэх гээд. Уяачтай цуг бүртгэх гээд. Маш хурдан бүртгэдэг шүү дээ нөгөө. Нэг эргэлтрийн дугаар ороод ирэхээр баримтууд нь бүрэн бол. За өөр асууж тодруулах энэ хүртэл ингээд бид нар бүртгэлээ хийгээд дууслаа. Хүүхдийн бүртгэл. Сургалтаа цааш нь явж болох уу? Одоо бид нар нөгөө карттай хэрхэн холбох уу гэд хүүхдийнхаа бүртгэлийг. Хамгийн их алдаа гардаг хэсэг чинь карттай холбох. Тэгээ дээр нь хурууны бүртгэлтэй холбоотой. Яа. Түрүүн би хэлсэн нөгөө карт уншигчин дээр заавал Java суулгаж ажиллуулна гэдэг. Тэгээ та энэ юу очихоор энэ юуг нэ. Энэ зүгээр энэчнээс дотроос ажилчдаг програм байна. Энэ дээр та хэд нэг хит хитэн тохиргоо хийж өгнө. Тэрийг сайн зургийн дараад аваарай энэ дэлгэцний тохиргооны зургийг. Энэ дээр серверийн тохиргоо гэж хэлдэг. Одоо та хэдий хандж байгаа домен. Ярил бүрсэн үл яагаад. Энэ дээр юу өгч гэхээр одоо тэр бүртгэл хийж байгаа хүн байна шүү дээ. Тэр хүний бүртгэлийн код өөрийнх нь код гэж байдیں۔ Энэ дээр дараад энэ засварлах хүүхдийн засварлах дээр оронгууд энэ доор гарч иж байгаа 7 оронтой тоо. Энэ 7 оронтой тоог энэ дээр авчирсан. Энэ юу хийж байгаа гэхээр тухайн хүний уншуулж байгаа энэ карт уншигчийг бусад карт уншигчаас ялгаж өгж байгаа юм баггүй юу? Энэ дугаар. Нэг карт уншигчаар давтаад уншуулчих юм бол нөгөө картныхаа мэдээллийг устгадаг учраас тэрнээс сэргийлж ийм хийж байгаа. Тэгээ энэ порт гэдэг дээр 8001 гэдгийг Дээр гэдэг нь хаяад хаана вэ? Reader ID гэсэн тэр юм уу? Reader ID хаана юм бэ? Юус ойлгомжгүй шүү. ойлгосонгүй. За дахиад ихнээс. 50 гэж хэлсэн байна. Ойлгосноо. Дахиад ихнээс явчих. За би reader ID-г нь хаанаас гарч ирэх гэсэн эхлэе. За. Хүүхдийн бүртгэл рүү орно шүү дээ. За. Нэмэх гээд авч байгаа шүү дээ шинээр хүүхд бүртгэдэг. За. Дарлаа. Энэ регистрийн дугаарын ардлын хайдаг цонх оогоц овчлуур. Дарахаар ардталтанд засварлах гэж гарч ирж байгаа. За. Энэ дээр дарахаар энэ доор нь гарч ирж байгаа. 7 оронтой тоо. Энийг хаана авч тавих вэ гэхээр түрүүний нөгөө нэг энэ програмыг энэ докл дээр авчирч байна. Аль програм гэсэн бэ? Өөр дэлгэцэн дээр хараад байгаа мó. Хаана авч тавина гэсэн бэ? Саяны 7 оронтой тоог. Наа програм чи харагдахгүй чи аль баруун дээр Энэ зөвхөн би цаатлын веб дэлгэцээ харуулсан юм шүү дээ. За одоохоо. Би шилжүүлээд тэгэхээр. Одоо та хэд харагч байна уу? Оо тийм бэлгүүтэй гайхал. Энэ дээр ихтэй ингэж байдیں۔ Нөгөө нэг түрүүний Java файл нээсэн шүү дээ би. Тэрэн дээр ийм юм байгаа. Ингэж та инсталл нэхээр ингэж гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр нь та хэд нэвтэрч байгаа домена. Энэ доор нь саяны 7 оронтой тоо. Энд бас домена.
Ортон дээр нь болохоор 8001 гэдэг утгыг бол хоёулын дээр нь хадгалах. Тэгээд 완전히 засвар шүү дээ. Энэ хоёр тавч. Юуны хиний гэсэн юм. Юу. USB-ний ажиллахгүй юм. Карт уушгич юм байна. Мэдээлэл. Яасан бэ? Рүүрдээ баярлаа гэж хэлээ. Эний тохиргоог ойлгоцсон уу? Ойлгосон. Тэр чинь хамгийн гол тохиргоо шүү дээ. Энийг буруу хэлэх юм бол та хэдийн нөгөө мэдээлэл чинь илгээхдэггүй гэдэг алдаа. Нөгөө картын мэдээлэл чинь илгээхдэггүй гэдэг алдаа гарна. Deixa eu ver nisso. Намайг тавьдаг. Яг гарчихсан шүү дээ. Агаад дийлсэн шүү дээ. Энэ Java татах линк өгөөч. Хаадаг энэ юу н очих واخа. Бүх юмнууд нь нэлээр нь орчихно. За. Нэлээр нь очно гэнэ. За одоо очиж. Та хэдэд миний саяны юу харагдаж байна уу цонх? Одоо энэ карт ридерээ холбогдсныхаа дараа энэ зөв ажиллаж гинэ үгүй шалгахын тулд энэ карта энэ дээр ингээд 50 гол энэ нэг өгдөл амжилттай уншигтлаа гэдэг юм гараад байгаа тоо. Харагдаж байна уу? Гарахгүй энэ дөрөв гарахгүй байна. Зарим нь гарахгүй байна. Уншихгүй шүү дээ. Харахгүй байна. Карта уншихгүй байна. Дэлгэц харагдаж байна уу? Одоо харагдаж байна. Энэ төрөний тохиргоо хийсэн дэлгэц. Энэ дээр та ийм байгаа. Энэ start read гэдэг дээр дараад орчихно. Карт тавлаа. Мэдээлэл уншиж байгаа картын мэдээллийг. Тийм байна. За эхний чинь тохиргоо тэгвэл амжилттай болсон чи энэ заяа. Ямар ч гэсэн та хэдийн карт уншигчийн тохиргоо бол эхнийх нь болчих. Одоо энийгээ зүгээр доош нь хураачих. Одоо бид нэр хаанаас ажиллах вэ гэхээр эндээс ажиллана. За одоохон би дэлгэцээ юу солиод. Одоо бид нэр энэчнээс ажиллана. Нөгөө хуучин бүрдэгдэх зогч гараад ирсэн байгааз. Тийм ээ. Би 200 гарна гэсэн санагдаад байна. Үнийг эсгэлэхгүй шүү дээ. Хаяач бүртгэл гэрээч. Хүүхдийнхээ бүртгэл дээр засварлах гэж орохоор энэ цоох гарч ирнэ. Харагдаж байна уу энэ засварлах цоох? Харагдаж байна. Тэгээ энэ дээр энэ нэг тааг уншуулна гэдэг нэг юм байгаа зү. Тийм байна. Аха. Энд дээр биш үү? Би нэг энийг тооцож Хапанда карта унших гол карта унших. Шигтэй хүүхдийн биелэг авч ийнэ гэсэн. Энэ хүүсээ сонгож бол эндээс нөө урлаач зургийг оруулаад